Байрнаасаа хөдөлсөн чулуу 10 жил зовдөг хэмээх нэг үг бий. Ухан бодвол нэгэнт хөдөлсөн чулуу хүм малын хөлд өшгөлүүлэн өнхөрч мөргөлдөхөөс өксүүлээд ийш тийш зөөгдөн хагарч бутрах гэх мэт төмөн зовлон туулдгийг хэлсэн хэрэг байх. Яг л энэ үгний утгыг харуулan Монгол чулуу 10 байтугай жил зовох зам руу орж байгааг бид өнгөрсөн 1 жилийн турш харж байгаа. Хөсгөтөн хамтынхан Өвөр Монголын Алшаа аймаг тоглолт хийж яваа юм байна. Харин тэнд их нутгаасаа хөдөлж харин нутагт очисон монгол чулуунууд зовж явааг боддоор харж энэ тухай халаглан харуулсан бичжээ. Тэрхүү чулуунууд өөрсдөө өнхөрч очиод Алшаад очдоггүй, ар монголчууд өөрсдөө аваачиж худалдаг гин. Зарим их сурвалжийг харуул эдгээр гоё чулуунууд газрын чигийг хадгалдаг гэх ба тэрхүү чулуун эдэл зарж буй өвөрлөгч бүсгүй манайх чулууга дууссан. Энд байгаа бүх чулуунууд ар Монголоос ирсэн хэмээн ярьж байх юм гин. Хятадын хотод хэд вүлээ? Нэг хотод ийм үнэт чулууны зах хэд байж болох вэ гэд бодоод нэг үз. Өөрсдийн байдлыг ухан аваачиж хүнийг тижээж буй монголчууд бид ямар их өгөөмөр, ямар мухай цэвдэг сэтгэлтэй юм бэ? Малгайн чинээ жижигхэн чулуу, малын чимээтэй нутгийн минь чулуу. Одон чинээ жаахан чулуу, онсон газар шорооны сувдан чулуу. Арга түгтээ хүртэл саврын хүмснаас өмөрсөн алтан нутгийн минь шууны амтай чулуу минь. Айсан